Монголын улаан загалмай нийгэмлэг. Хүмүүнлэгийн үлсийн нэгэн оны түүхийг бид бүтээлээ. Монголын улаан загалмай нийгэмлэг 2025 онд дараах зорилго зорилт дэвшүүлэн ажиллав. Зорилго. Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрхэм зорилгын хүрээнд 2030 он хүртэлх стратеги хэрэгжүүлж, үндэсний нийгэмлэгийн хүчин чадлыг бүх шатанд бэхжүүлнэ. Үндэсний нийгэмлэгийн гамшигын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд зуудын гамшиг төртөх эрсдэлтэй 11 аймгийн 1000 өрхийн 3700 хүнд хүчтэй нөөлөг салхи, үерийн гамшиг төрсөн 171 өрхийн 803 хүнд нийт 1.6 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Уур амьсгалын өөрчлөлт, гамшигын удирдлагын чиглэлээр нийгмийн сүлжээгээр газар хөдлөлтийн гамшигын бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх сурчлагын 4 төрлийн постэр, 2 мэдээллийг түгээж 16229 хүнд шууд, 25376 хүнд шууд бусаар нийт 41605 хүнд хүрч ажилласан байна. Үер ус, гал төмрийн ослоос урьдчилан сэргийлэх болон ажлын байрны аюулгүй байдлыг хангах чиглэлээр 12, дунд шатны хороо, аймаг, дүүргийн онцгой байдлын газартай хамтран сайн дурын идэвхтнүүд, иргэд, олон нийт аж ахуй нэгжүүдийн дунд 19 удаагийн сургалт зохион байгуулж нийт 12403 хүнд хүрч ажиллав. Бүгд найрамдах Хятад ард улсын олон улсын хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн дэмжлэгтэй олон улсын улаан загалмай, улаан хавраган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран Монгол орны уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох төслийг Баян хонгор, Говьалтай, Өмнө говь, Дунд говь зэрэг 4 аймгийн 8 суманд хэрэгжүүлж эхэллээ. Уур амьсгалын өөрчлөлт, гамшигын удирдлагын газар 2025 онд 66 удаагийн сургалт зохион байгуулж, үндэсний нийгэмлэгийн гамшигтай тэмцэх баг, дунд шатны улаан загалмайн хорооны дарга, ажилтан, сайн дурын идэвхтэн нийт 2410 хүнийг сургаж, сургалт, сурталчилгааны ажлаар 121640 хүнд хүрч ажиллав. Нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр Австралийн улаан загалмайн дэмжлэгтэй олон нийтийн оролцоонд тулгуурлан зоонуудын халдвар төвчнийг эрт мэдээлэх, тандах төслийг 4 аймагт Дорнод, Хинти, Сүхбаатар, Говьалтад хэрэгжүүлж нийт 298 сайн дурын идэвхтнийг бэлтгэн чадваржуулсан байна. Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны улаан загалмай байгууллагатай хамтран нүдний болор цайх эмгэгтэй 405 ахмад наснуудад үзлэг оншилгоо хийж 120 ахмад настан бүгд найрамдах Хятад ард улсад нүдний болор солих хагалгаанд хамруулав. Бүгд найрамдах Хятад ард улсын улаан загалмай нийгэмлэг, улаан загалмайн сантай хамтран зүрхний төрөлхийн эмгэгтэй 14 хүүхдийг бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин хотын Анжен эмнэлэгт Миссаслын эмчилгээнд хамруулав. Японы улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгээр анхны тусламж нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр 72 хүн сургаж бэлтгэсэн байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран иргэдийг цусаа биелүүлэх донорын үйлсэд уриалж, донорын игнээг үргэлжүүлэх, нөөцийг бүрдүүлэх, сурталчлах 290 сурталчилгаат удирдлагыг зохион байгуулж 51694 хүнд хүрч ажилласан байна. Ажлын байранд анхны тусламж үзүүлэх дадал, чадвар эзэмшүүлэх зорилгоор анхны тусламжийн төлбөртэй 75 удаагийн сургалт зохион байгуулж 1314 хүнийг бэлтгэсэн байна. Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 41290 хүнд шууд хүрч ажиллав. Нийгмийн халамж оролцоог дэмжих чиглэлээр Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй халамжаас хөдөлмөрт санаачлах хөтөлбөрийг амжилттай нутагшуулж, нийслэлийн сөнгө найрхан, Чингэлтэй, Баян зүрх дүүргийн 1259 өрхөд амжиргааг дэмжиж, ядуурлаас гаргах туршлага нэвтрүүлж, бизнес эрхэлж, ажилтай, орлоготой болсон байна. 30 улаан загалмайн дунд шатны хороо, нийгмийн халамж оролцоог дэмжих чиглэлээр олон нийтийг хамарсан кампанит ажил зохион байгуулж,
халамжийн өргөө төвөөр дамжуулан 26458 хүнд шууд хүрч ажиллав. Нийгмийн халамж оролцоог дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийт 22588 хүнд шууд хүрч ажиллав. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлах чиглэлээр Монгол улсын гадаад харилцааны яам, олон улсын улаан загалмайн хороо, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндэсний хэмжээний хэрэгжилтийн судалгаа хийв. Олон улсын улаан загалмайн хороо, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээнийг 11 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Бүгд найрамдах өмнөд Судан улсад нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй 650 зэвсэг түвшний алба хаагчдад зориулан олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөний үүсэл, хөгжил, үйл ажиллагаа, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, түүнийг энхийг сахиулах ажиллагаанд хэрэгжүүлэх тухай сургалт зохион байгуулсан юм. Хүүхэд залуучуудын улаан загалмай хөдөлгөөнийг дэмжих чиглэлээр Хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, сайн дурын үйл ажиллагааны туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилготой үндэсний цуслан цугларалт 2025 арга хэмжээ зохион байгуулж 250 гишүүнийг хамруулсан байна. Нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Protect Project төслийн хүрээнд зөв сонголт, зөв амьдрал нөлөөллийн аян зохион байгуулж 1226 хүнд хүрч ажилласан байна. Зорилтод бүлгийн хүүхэд багчуудыг цэвэр агаарт чөлөө цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилготой 1000 хүүхдийн цасны баяр зохион байгуулж 1000 хүүхэд хамруулсан юм. Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр олон улсын болон үндэсний цуслан цугларалтыг 2 удаа зохион байгуулж 297 хүүхэд залуучуудын улаан загалмайн гишүүдийг хамруулжээ. Өсвөр үеийнхний сэтгцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилготой зөв шийдвэр гаргалт сургалт зохион байгуулж нийслэлийн 6 дүүргийн нийт 314 сурагч хамрагдав. Хүүхэд залуучуудын хөдөлгөөнийг сурталчлах, өсвөр үеийн хүүхдүүдийг гэмтэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын хуулийг танилцуулах чиглэлээр Instagram, Facebook хуудсанд нийт 33 мэдээ, 44 богино бичлэг нийтэлж 766,356 хүнд хүрсэн байна. Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих багийн үйл ажиллагаанд 73,100 хүн идэвхтэй оролцсон байна. Хүүхэд залуучуудын хөдөлгөөнд нийт 75,000 гишүүн шинээр элссэн байна. Бид 2025 онд байгууллагын хөгжил хамтын ажиллагааны чиглэлээр Монголын хүмүүнлэгийн өдрийг энэрэнгүй үйлсийн талд урайндор тэмдэглэж орон даяар улаан загалмайн хороодоор дамжуулан олон нийт хүүхэд залуусын дунд хүмүүнлэгийн үйлсийг сурталчлан 10,700 хүнд хүрч ажилласан байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн агентлагаас олон нийтийн санал асуулгаар шалгаруулдаг цагийн хүрдийн бааtruуд номинацид шалгарч энэрэнгүй үйлстэн өргөмжлөлийн эзэн болов. Түншлэл 2025 олон улсын уулзалт зохион байгуулж Монгол улсын засгийн газар, Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын төлөөлөгч, олон улсын улаан загалмайн хороо, олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, түншлэгч улаан загалмайн үндэсний нийгэмлэгүүд, нэгдсэн үндэсний байгууллагын төрөлдсөн агентлагийн төлөөлөгч оролцов. Австралийн улаан загалмай, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран ажиллаж 2025-аас 2032 онд хэрэгжүүлэх хамтарсан манлайлал түншлэлийн стратеги төлөвлөлт баталлаа. Хүүхэд хамгаалал, бэлгийн мүлжлэг, дарамтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийн үнэлгээ, хамгаалал, гендер, оролцооны бодлогын хэрэгжилтийн хөндлөнгийн судалгаа хийж, үр дүнгээ тайлгансан Айдас нумхан далайн бүсийн 2 дахь үндэсний нийгэмлэг болсон юм. Анхан шатны хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүчин чадлыг бэхжүүлэх зорилгоор 2025 оны шилдэг анхан шатны хороо шалгаруулах улсын уралдаанд зарлаж дүгнэв. Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд 34 удаагийн сургалт арга хэмжээ зохион байгуулж 1251 хүнийг хамруулсан байна. Санхүү аж ахуйн чиглэлээр
үндэсний нийгэмлэгийн санхүүгийн үйл ажиллагааны эл тод нээлттэй байдлыг хангаж Ernst & Young олон улсын аудитын байгууллагаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийлгэв. Аудитын шалгалтын дүнд санхүүгийн ямар нэг зөрчил илрээгүй. Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хариуцлагатай ажилласан байна. Хүрсэн үр дүн. Төр улаан загалмайн хамтын ажиллагаа үндэсний болон орон нутгийн түвшинд сайжирч хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө туслах чигүүргийг Монголын улаан загалмай нийгэмлэг бүх шатанд идэвхтэй хэрэгжүүлв. Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөний үндсэн 7 зарчим, таних тэмдэг, хүмүүнлэгийн эрх зүй, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлах чиглэлээр нийт 81452 хүнд хүрч ажилласан байна. Монголын улаан загалмай нийгэмлэгт 2025 онд 6250 гишүүн, 2030 хүн сайн дурын идэвхт нэрэлсэж 17800 сайн дурын идэвхтэн тогтмол идэвхтэй ажиллаж байна. Гамшигын бэлэн байдлыг хангах, гамшигт үзэгдэл, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр 246 мэдээлэл, 55 постэр, 56 видео, 16 телевизийн бичлэг, 16 рил, 24 сэрэмжлүүлэг нийтэлж давхарцсан тоогоор 2,198,370 хүнд хүрсэн байна. Хүмүүнлэгийн үйлсийн нэгэн оны түүхийг бичлсэн түншлэгч байгууллага, гишүүд, дэмжигчид, сайн дурын идэвхтэн та бүхэнд талархал илэрхийлье. Монголын улаан загалмай нийгэмлэг